За сайн уу, намайг Монголжонгоо гэдэг. Одоо 18 настай апер хөтөлбөр яваад ирчихсэн. Өрөөндөө одоо сууж байна. Одоо ирээд 3 хонжийн. Аперээр одоо уг нь бол энд ирээд би сурч ч юм уу ажиллаж болох байсан. Гэхдээ яг апер хөтөлбөрөөр явсан надад илүү гоё санагдсан. Яагаад гэвэл би энэ дээрээ яг айлд байрлаад яг Германы яг энэ орчин хүмүүсийн соёл яг энэ дэг жаяг яс гэх юм уу. Яг тэр зүйлтэй илүү ойрхон танилцж болох зүйл маань яг айлд байрлах байсан. Тийм учраас яг айлд ингэж ирсэн. Тэгээд хэрэв би өчтөр бол би ингээд яг айлынхаа ихтэй зөвдөл хүрхсээд одоо байгаа хэсгийнхаа нэг юм төв хэсэг рүү н очсон байхгүй. Тэгээд би ганцаараа байсан бол яг үнэхээр надад жоохон юу байсан. Яг ганцаараа бол яах ч хийсэн гэж бас бодогдсон. Харин ингээд айлд ирээд ингээд ээжтэй зөвгнгээ явж байхад айгүй гоё байна лээ. Тэгээд нэг бүх юм тайлбарлаж өгөөд ингээд тэр тэгдэг тий. Тэгээд энэ онтод ойлгохгүй юм гарч ирэх юм бол ингээд асуухаар айгүй гоё ингээд ахаад ингээд бүр хэлбэрчлээд ингээд тайлбарлаж өгдөг ч юм уу яг тийм байгаа. Тэгээд айгүй таалагдж байгаа. Тэгээд яг ирсэндээ бол айгүй баяртай байна. Тийм тэгээд айгүй гоё наа.